Сайн байцгаана уу? Энэхүү хичээлээр бид тригонометрийн тухай анхны ойлголттой болох болно. Тооны машин дээр бидний сайн мэдхгүй sin, cos гэж тэмдэглэсэн функцүүд байдаг. Sin гэдэг нь синус, cos гэдэг нь косинус гэсэн үг бөгөөд энэ тэмдэглэгийг математикч Ленер Дейлер анх 1748 онд оруулж ирсэн байдаг. Одоо тооны машин ашиглан эдгээр үнцгүүдийн косинус, синусын утгуудыг олъё. Жишээ нь тэг градусын синусын утгыг олохдоо эхлээд өнцгийн хэмжээгээ оруулаад дараа нь синус гэсэн төвчлүүр дээр дарахад харгалзах утга нь гарч ирнэ. Тэг градусын косинусын утга нь 1 байна. Синусын утга нь тэг байсан. 10 градусын косинусын утга нь 100-ийн наривчлалтайгаар авбал тэг 198 байна. Синусын утга нь харин тэг 117. 20 градусын косинусын утга нь тэг 194. Синусын утга нь тэг 134. 30 градусын косинусын утга нь тэг 187 бол синусын утга нь тэг 15. 40 градусын косинусын утга нь тэг 177, синусын утга нь тэг 164. 50 градусын косинусын утга нь тэг 164, синусын утга нь тэг 177. Гэх мэтчлэнгээр үлдсэн үнцгүүдийн косинус, синусын утгыг олъё. Өмнөх хичээлдээр нэгдүгээр мөчид орших үнцгүүдэд харгалзах x, y-ийн утгыг олж гаргасан. Тэгвэл энэ хүснэгтээ синус, косинусын утгуудтайгаа харьцуулж ямар нэг зүү тогтол зөрүү байгаа эсхийг ажиглая. Нэг үнцэгт харгалзах x, y болон косинус, синусын утгууд нь тэнцүү байна. Тэгвэл тухайн үнцэгт харгалзах координатын x нь косинусын утгыг, y нь синусын утгыг илэрхийлдэг юм байна. Синусын утга гэдэг бол P-ийн ординатыг радиуст харьцуулсан харьцааг хэлнэ. Косинусын утга гэдэг бол P-ийн абсциссыг радиуст харьцуулсан харьцааг хэлнэ. P үнцгийн ординатыг өвдөө үнцгийн синус гээд синус өвдөө гэж тэмдэглэнэ. P-ийн абсциссыг өвдөө үнцгийн косинус гээд косинус өвдөө гэж тэмдэглэнэ. Тэгэхээр абсциссыг косинусын утга, ординатыг синусын утга илэрхийлж байгаа бол өмнөх хичээлдээр гаргаж ирсэн зүү тогтолоор нийлбэр нь 90 градус байдаг үнцгүүдийн хувьд косинус 30 градус нь синус 60 градустай тэнцүү, косинус 60 градус нь харин синус 30 градустай тэнцүү юм байна. Бусад үнцгүүдээр ч бас мөн адил. Косинус 10 градус, синус 80 градустай тэнцүү, косинус 20 градус, синус 70 градустай тэнцүү, косинус 70, синус 20 градустай тэнцүү, косинус 30, синус 60-тай тэнцүү байдаг юм байна. Хоёр дахь зүү тогтол бол P-ийн координатын x квадрат дээр y квадратыг нэмсэн нь нэгдээ тэнцүү байсан. Тэгвэл үүнийг сая олсон функцүүдээр илэрхийлбэл синус квадрат x дээр косинус квадрат x-ийг нэмсэн нь нэгдээ тэнцүү болох юм. Тэгвэл бид одоо тригонометрийн үндсэн адилтгахлын томьёог мэддэг боллоо. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.